What you been doing? What you been doing? Whoa, whoa, haven't seen you around. How you been feeling? How you been feeling? Бүгдээрээ сайн байцгаана уу? Мандагийн ток шоу ээж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Хүн болгон амьд явах, эрхээ эдлэх, халдашгүй дархан байх хэрэгтэй байдаг. Мөн нас, хүйс, үндэс угшсаа, шашин шүтлэг, боловсрал, үүс харгалзан эдгээр эрхүүдээ эдэлдэг. Тэгвэл өнөөдөр манай нийгэмд хамгийн энгийн эрхүүдээ эдлэх боломжгүй цөөнх бүлгийнхэн байна. Эдгээр хүмүүсийн төлөөллийг өнөөдөр үзэгч та бүхэнтэйгээ уулзаж би чин сэтгэлийн яриа өрнүүлэх болно. За юуны өмнө нэвтрүүлгийн маань үзэхээр хүрэлцэн ирсэн, студид ирсэн байгаа үзэгчдэд баярлалаа. Тэгэхээр үзэгчтэйгээ би бас нэг бяцхан ярилцлагыг эхлээ өрнүүлье гэж бодож байна. За басаад сайн байна уу? Хоёлаа танилцъя. Сайн байна уу? Би худалдаа намайг Халиун гэдэг. Тэгээ би худалдаа үйлдвэрлэлийн дэд сургуулийн реклам сурчлагын менежментийн 4-р курсын оюутан. Халиуна би чамаас нэг энгийн асуулт асууя гэж бодож байна. Халиунагийн хувьд хэн нэгэнд хайраа илчлэх эрхчлөө байгаа юу? Бага. Тэгвэл хайртай хүнтэйгээ уулзраад гэрлэх эрхчлөө байгаа юу? Бага. Тэгвэл өнөөдөр манай нийгэмд хайр дурлалтайгаа учирсан ч гэсэн гэрлэх боломжгүй хүмүүс байна гэдэг чи итгэж гэнэ үү? Тийм хүмүүс байгаа юу? Байхгүй хаа. Байхгүй хаа. Гэхдээ ер нь бол хүүтэр хувийн чинь өөрөө яг амьдралаа өөрөө зохион байгуулдаг учраас тэгээд яг хинтэйгээ байх өдрийг чөлөөтэй байна гэж бодож байна. За баярлалаа. Тэгвэл энтлийг дэнээс асууя. За сайн байна. Өөрийгөө танилцуулах уу? Сайн байна уу. Намайг Баярбатар гэдэг. Тэгээ зохиомжтой сургуулиас ирсэн. За өнөөдөр нийгэмд байгаа бэлгийн цөөнхийн талаар та хоёр ямар бодолтой байдаг вэ? За одоо тэгэл бас нэг сайн хэлж чадахгүй юм л да. Тий. Одоо ямар ч сан өөртөө одоо шинэ залуу үеч одоо бас тэгэл өөрийнхөө хэмжээнтэй өөрийнхөө физиологийн талаас бас нэг тиймэрхүү бэлгийн явдлыг хийдэг байхаа гэж бодож байна. Тэгэхээр хүмүүст ер нь эрхчлөө хэр байд юм болоо? Эрхчлөө гэд ярихаар бол бас нэг сайн мэдэхгүй шүү дээ. Одоо нүдэг яг одоо зүгээр хүн болвол амар тийм эрхчлөөтэй тий манай монголчин арслан нийгэм хүн өөрийнхөө эрхчлөөг эдлэх ёстой. Гэвч одоо зарим нэгэн хүнд бол тийм өөрийнхөө эрхчлөөг эдлэх гэсэн одоо тийм хичнээн хүсэл зориг байгаа ч гэсэн тэр эрхчлөөг эдлэх тийм өөрт нь одоо хүч зориг байдаг юм болоо гэж бодож байна. LGBT хүмүүс буюу одоо бэлгийн цөөх, гей, лесбиан, трансгендер хүмүүсийн талаар та ямар бодолтой байдаг вэ? Тэр бол ер нь тухайн хүмүүсийн ер нь байгальгаас ер нь төрсөн байдаг гэж би нэг номон дээрээс уншиж ирсэн. Тэр бол гэхдээ зарим нь бас олдмол гэж яриад идэм билээ. Тэрийг бол би тэгтээ нэг оншгүй. Тэгтээ тэрэн дээр бол нэг баг мэдээл багтай. Гэхдээ та ер нь ийм хүмүүсийг гадуурхдаг хүмүүсээс нийгэм зөндөө байдаг. Ойлгодог хүмүүс байдаг. Таны харин байр суурь ямар вэ? Энэ хүмүүсийн нэгэн тал одоо ингээл байглаасаа ингээл эцэг ихсээ заяагаа төрсөн чинь энэ хүнийг бол нэг буруутгах шар бол байхгүй. Тэ зүгээр л яг тэр тухайн хүний бол яг өөрийнх нь ингээл биеийнх нь эрхийн онцлогийн асуудал болохоор тэрэн дээр нэг буруутгах бол тэр бол тийм хязгаарлагдмал асуудал. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр үзэгчтэйгээ бид өнөөгийн Монголын нийгэмд амьдарч байгаа бэлгийн цөөнхийн төлөөллийг узууж ярилцлага хүргэх болно. Юуны өмнө та бүхнийг би дэлгэцнээ анхаарлаа хандуулна уу гэж хүсэх байна. Би цэцэг навчнаас төрөөгүй. Би шүүдрийн дуслаас төрөөгүй. Би та нарын адил эхийн хэвлэгээс төрсөн та нарын л адил хүн. Миний ингэж төрсөнд хинт ч буруу байхгүй. Гэтэл надад өөрийнхөөрөө байх үгээ хэлэх эрх чөлөө гэж алга. Би яагаад хүн бүхэнд өөрийгөө хэлснийхээ төлөө чичлүүлж, мөрдлөг, хавчлаг, айлган сүрдүүлэлт дарамтны дунд амьдрах ёстой гэж. Би эрх чөлөөний тухай өдөр болгон мөрөөддөг. Эрх чөлөөний худал хуурмаг намайг тойрон эргэлдэж байна. Би аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрах, амьсгалах цаг хизээ ирэхийг мэдэхгүй байна. Яагаад вэ? Би чөлөөтэй амьсгалж, үг хэлмээр, амьдрмаар байна. Энэ нийгмийн гаднах тусгаарлагдмал ертөнцид амьдрахыг хүсэхгүй байна. Би амьсгалж чадахгүй байна. Яагаад вэ?
Би хүн штэ. Lesbian, gay, bisexual, transgender гэдэг хүмүүсийг бол нийгэм үнэхээр ойлгохгүй байгаа гэж хэлж болно. Яг нь 90-ад оноос хойш хүмүүс lesbian, homosexual, gomo гэж ярьдаг тийм. Тэгээд ерөнхийдөө бол ихэл харахгүй бүдүүлэг тийм нэгэн дамжиж байгаа гэж хэлж болно. Тэгээд бас нийгэм хүмүүс юу ойлгодгоо гэхээр бид нарыг одоо төрөлхийн одоо ингээд төрсөн шүү гэдгийг бол ерөөсөө ойлгодог байна. Монголд lesbian хүн ингээд нийгэм дотор мэдээж нийгмийн нэг хэсэг юм чинь ингээд амьдрахад бол ер нь хэцүү шүү. Маш хэцүү. Би нуух юмгүй, би ичих юмгүй, надад айх юмгүй гэд би өөрөөрөө байхад хүмүүс намайг айх ёстой, нуух ёстой, ичих ёстой гэд яг тийм байдлаар хандхад бол маш юм байдаг. Маш хэцүү байдаг. За баярлалаа. Одоо бүгдээрээ студид өнөөдрийн нэвтрүүлгийн зочноо огтаа авцгаая. Монголын анхны LGBT хүний эрхийн байгууллагын удирдах зөвлөлийн зөвлөх гишүүн Анара мөн энэ байгууллагын нөлөөллийн менежер Отгон Баатар нар өнөөдөр студид хүрэлцэн ирсэн байгаа. Огтаа. Хайна. Өдрийн хүргэе. Үүний өмнө өнөөдөр миний урилгыг хүлээн авч ирсэн хоёр зочиндоо баярлалаа. Тэгэхээр өнөөдөр Монголд байгаа бэлгийн цөөнхийн төлөөлөл бол чин сэтгэлээсээ нийн нүгөө ярилцлага өгөхөөр анх удаа ер нь бол ингэж телевизийн ярилцлагыг хүлээн зөвшөөрж ирсэн та хоёрт үнэхээр их баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд. Баярлалаа. За тэгэхээр LGBT төрийн бус байгууллагыг Монголд анх удаа байгуулсан байна. Удирдах зөвлөлийн зөвлөх гишүүн, нөлөөллийн менежер хоёр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр би энэ байгууллагын хамгийн гол зорилгыг эхлээд ярьж нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. Манай LGBT төв төрийн бус байгууллага нь анх 2007 онд байгуулагдсан. Бэлгийн цөөнх болох lesbian, gay, bisexual, transgender хүмүүсийн эрх ашигыг одоо хамгаалах, хангах, хөхүүлэн дэмжих зорилготой. Тэгээд анх 2007 онд байгуулагдсанаас хойш бид нар албан ёсоор бүртгүүлэх гэж бас нэлээд удлаа. 2009 оны 12 сарын 16-нд одоо өнгөрсөн оны одоо тэгээд бид нар бүртгүүлсэн. Тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа. LGBT хүмүүсийн эрхийг хамгаалах хамгийн гол зорилготой гэж Монгол тийм хүмүүс хэр их байд юм бол хаач юусэн ямар ч оронд байсан хүн амын 10% гэдэг бол нэг тогтсон тоо үзүүлэлт байгаад ах шиг байдیں۔ Энийг бол ерөнхийдөө 1960-аад оноос хойш барууны орнуудад яг ерөөсөө хүн амын 10% гэж ирж явсан л да. Тэгээ шинжлэх ухаанаар ч гэсэндээ тэр нь хэд хэдэн томоохон судалгаануудаар ингээд батлагдсан байт юм бэлээ. Гэхдээ ерөнхийдөө бол за яг хуу 10%-аас ихч байж болно, багч байж болно. Гэхдээ тооны хувьд бол бид нар анхаарлаа тавих ёсгүй юм аа. Нэг хүний ч гэсэндээ хүний эрх зөрчигдөж байвал тухайн орны одоо хүний эрхийн тогтолцоо нь ажиллахгүй байна, хүний эрхийг хамгаалж чадахгүй байна гэсэн одоо гол зарчим үйлчилж байдаг гэдгийг бид нар санаад 100 мянган нь 300 мянган нь хамаагүй ямар ч байсан гэсэн бид нар тодорхой хүмүүсийн хүний эрх нь зөрчигдөж явж байна гэдгийг бол одоо анхаарах ёстой. Тэр бол тооны асуудал бол бид нар чухал ах ёсгүй л дээ. Одоо LGBT буюу lesbi, gay, transgender, bisexual гэдэг ингээд хүмүүс байна шүү дээ. Эдгээр хүмүүсийг бол угаасаа одоо төрхөөсөө тийм гэж үздэг те. Гэхдээ надад зүгээр нэг зүйл сонир санагдаад байгаа юм та социализмын үед бол айгүй хаалттай байсан. Одоо энэний яг одоо энэ социализмаас өмнөх үе ер нь ингээд түүхийн сөхөөд үзүүлдэг хүн анх үүссэн цагаас үүссэн гэж ойлгоод байгаа шүү дээ те. Энэний одоо чинь баталгаа нотолгооны тухайд яривал ямар зүйлийг ярих бол за энэ нөгөө төрөлхийн олдмол гэдэг те одоо манай нийгэмд ч гэсэн хаас айгуу дандаа яригддаг юм сэдвэлтэй. Тэгээд хүн одоо төрхөөс ахуулаад одоо яг яагаад гей болж төрдөг юм, яагаад лесбиан болж төрдөг юм гэсэн яг ангаах ухааны, шинжлэх ухааны яг уул үндэстэй тийм судалгаа бол одоохондоо байхгүй. Янз бүрийн тайлбар байгаа, таамаглал байгаа. Одоо жишээлбэл нэг тайлбараас нь гэх юм бол одоо хүн эхийн хэвлэлдээ одоо ингээд бүрэлдэн бий болоход эхний 4-7 хоногт хүний үнчин тарих бүрэлдэх юм байна л та. Тэгээд тэр 4-7 хоногтой хүний тархинд одоо бүх мэдээлэл одоо бий болж идэг. Тухайн үед одоо тухайн хүн баруун гартаа байх уу, солгоо гартаа байх уу, бэлгийн чиг баримжааны ижил байх уу, өөр байх уу гэдэг тэр бүх одоо мэдээлэл нь тогтж идэг гэсэн тийм ойлголт байдаг. Тэгээд Монголын тухайд бол бас их сонирхолтой гэж магадгүй л дээ. Одоо юу гэдэг нандаа яг чи зөв хэллээ л дээ. Социализмын үед бол үнэхээр дарагдсан байсан асуудал. Одоо социалист бус зан үйл те социалист бус одоо феодалын үеийн
зүйл гэж яригддаг байсан юм шиг байна. Тэгээд тэрийг яагаад феодалын үеийн зүйл гэж яригддаг байсан бэ гэхээр ерөөсөө л нөгөө Монголын ард түмэн маань их ухаалаг, их хүлээцтэй, төвчээртэй их л ухаалаг ард түмэн байж л тэ. Яагаад бол бөө мөргөлтөө ард түмэн байсан. Дараад нь 17-р зуунд одоо буддийн шашиндаа болсон шүү дээ. Тэгэхээр бөө мөргөлийн хувьд бол одоо хүний бэлгийн чиг баримжаа, сүлхэлсэн баримжаа илэрхийлэл нь бол ерөөсө төрөлхийн байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд нөгөө бөө удагдаа болохоор өөрийнхөө төрөлхийн хүүсийнхаа хим хэмжээнээс салиад нөгөө хүүсээрээ амьдрч чадах юм бол тухайн бөө удган бол хамгийн дээд зэргийн одоо тэр одоо тэнгэрүүдтэй маш ойрхон байдаг гэж байдаг учраас одоо их хүчтэй байдаг гэсэн ийм үзэл бас байдаг байсан юм билээ. Тэгэхээр нөгөө л одоо омог нийгэм одоо омгуудтай амьдарч байгаа нийгмүүд маань нэг омогтол нэг бөө удган тавьж таараа штэ. Тэгэхээр нөгөө бөө удгадууд нь ингээд ийм бэлгийн чиг баримжаатай, ийм хүүсийн чиг баримжаатай хүмүүс ихэнх нь байсан байна гэдгийг бол одоо бид нар 19-р зууны одоо Оросын эрдэмтдийн, Францын эрдэмтдийн судалгаанаас бол харж болно л доо. Монголын омог аймагуудын одоо амар мөрний эргээр Туваагийн одоо хэсгээр тайгдах яг Монголын ард түмнийг судалсан байгаа 19-р зууны дунд сүүлээр. Тэгээ юу болсон гэхээр ерөөсөө ингээд нэг омог аймагуд ингээд амьдарч байхдаа өөрийн гэсэн буу удгантай байт юм байна. Тухайн буу удган ихэвчлэн дандаа одоо нөгөө хүүсээрээ амьдардаг хүмүүс тий одоо юу гэдэг эрэгтэй хүүстэй төрсөн ч гэсэндээ эмэгтэй хүн шиг амьдардаг. Одоо яг л эмэгтэй хүний хийх ёстой бүхэл одоо ахуу гэр орны зүйлийг хийж өгдөг. Эмэгтэй хүүстэй төрсөн ч гэсэндээ нөгөө одоо удган маань эрэгтэй хүнээр амьдардаг, ангөрөө хийдэг, эрчүүтэйгээ нийлээд одоо арх дар суудаг тий ийм зүйл хийдэг байсан юм байлээ. Тэгээ энийг болохоор ч ерөөсөө маш байдаг зүйл ойлгомжтой гэж одоо хүлээж авдаг байсныг бол одоо бид нар Монголын уламжлалаас харж болт юм л та. Тэгээ буддын шин болохоор ерөөсөө гол ганц одоо үзэл баримтлал нь бол одоо хүслээс ангижрах. Хүслээс ангижирснараа нирванд орох. Нирван гэдэг маань одоо нөгөө тэнгэрлэг гэгэрсэн одоо нөхцөл байдал шүү дээ тий. Тэгэхээр хүсэл гэдэг маань мэдээж хэрэг янз бүрийн төрлийн байж болно тий ахуй амьдралтай холбоотой байж болно хүний амьдралтай холбоотой байж болно гэхдээ энэ одоо юу гэдэг ямарваа нэг юм буруу зөв гэж л одоо ялгадгүй зөвхөн хүслээсээ ангижруул хүн одоо гэгэрэх будаа олох юм боломжтой гэсэн ийм зүйлийг сургадаг байсан юм байлээ. Тэгэхээр буддийн одоо гүү хааны дагуу энэ бол буруу энэ бол зөв гэсэн юм бол байхгүй. Энэ бол ерөөсөө л байгаа зүйлийг байгаагаар л хүлээж авах хэрэгтэй гэсэн ийм гол юм явагдсан байлээ л дээ. Сонирхолтой юм байна тий бас. Отгонбаатарын хувьд өөрийгөө одоо бэлгийн чиг баримжаа хизээ мэдсэн бэ? Өөрийнхөө тодруулжуулал гээ гэдгээ яаж мэдчихсэн бэ? За тэгээд бүр багасаа л ер нь мэддэг байсан л та. Тэгээд бүр цэцэрлэгийн үеэс ахуулаад нэг тэгээд тий октоодтай дандаа цэцэрлэгээ тоглодог ч юм уу. Сургуульд ороод тэгээд ерөнхийдөө хүүхдүүд ч үерхэж эхлэн яг бэлгийн боожлтынхаа насан дээр явж байхдаа ямар ч байсан ингээл хүүгүүдийг хараад тэ арай өөр болдог ч юм уу тий тухайд яг л би өөр юм байна даа л гэж өөрийгөө аяг мэддэг байсан. Тэгээд яг хэцүү шттэ яг 10 жил дээр чинь тий хүүхдүүд ингээл яг нэг бандыг хараа суугаад л таа биш тий. Тэгээд охин мөхөн үерх нэгэл тэр үед яг зүгээр л нэг юм гинэн тиймэрхүү юм байдаг гэсэн. Гэхдээ ерөнхийдөө бол нэг 10 11 нас хавцаана сайн өөрийгөө бүр ухамсарлаад би яг өөр юм байна. Би эрэгтэй хүн сонирхолтой байна гэдгийг би мэдсэн. Анрагийн хувьд за би одоо сайн санахгүй 11 настай байлаа 12 настай байлаа. Би нэг бөөрөлжүүд гэдэг нэг баг нуурын хажууд байдаг юм нуур байдаг штэ имчилгээний. Тэгээ тэнд ер нь хаяа автагаа ч юм уу ээжтэйгээ өвчтэйгээ явдаг байсан л да. Тэгээ тэр 100 автагаа очсон байсан. Тэгээд хамт амарч байсан одоо амрагч дундаас одоо хүүхдүүд их бага л байж л дээ. Тэгээд тэрний хүүхдүүд байсан нэг нь болохоор Туяа гэдэг нэг охин байсан л да. Тэгээд одоо харж байгаа бол одоо тэгээд тэр Туяа гэдэг охиндоо танилцчаа. Тэгээд ер нь бол яг л 10 11 2 гэдэг чи яг бэлгийн бодлтын үе шүү дээ. Тэгээд өөрийгөө ерөөсөө юу ч гэж боддогчгүй байсан. Зүгээр л ингээл дандаа л баннартаа тоглоал явж байдаг. Ерөөсөө нэг тийм хайр дурлал инээ тэрэ гэсэн юм ерөөсөө боддоггүй байсан. Тэгсэн чинь гів энтгэн л тэр 100 тэр охиндоо танилцаал тэгэл мэдээж хэрэг нэг амралтанд амарч байгаа болохоор тэгэл уурлуугаа яасан чамд эргэж ирсэн чамд тэгээд амар таалагдчихсэн надад. Тэгэл амар таалд амар хөөрхөн харагдал. Тэгээд гэхдээ ингээд уулцгаас нэг л айгаад ч юм уу те эсвэл амар сэтгэл догтлол тэгэл тиймэрхүү байсан л да. Тэгэл яг тэр үед за энэ чи юу вэ би урд хожид ерөөсөө мэдэрч байгаагүй юм мэдрэгдэж जैन те
юу вэ гэж бодвол тэгэл дарагдаалаа өнгөрсөн л да. Тэгээ 15 наснаа бол яг жинхэнэ өөрийгөө за би ч одоо яг за ингээл эмэгтэй хүн тайртай л болоод байна те. Тэр үед бас нэг эмэгтэй тайртай болсон байсан. Тэгээд за ерөөсөө л ингээд эмэгтэй хүн тайртай хүн юм байна. Гэтэл би өөрөө ингээд эмэгтэй хүн байж байдаг. Гэх мэтчлэн их тийм өөрийгөө одоо юу гэдэг нь мэдээлэлгүй. Миний 90 тойронд чи ямар ч мэдээлэл байхгүй байлаа шүү дээ. Социализмын үе те. Дөнгөж нэг 80-ад оны эсвэл 90-ад оны их гэдэг чинь бас л харанхуй одоо үе байсан байхгүй. Тэгээд одоо яах вэ тэгэл ингээд хүн чи өөргөө дардсан байлээ л дээ. Тэгэл за тэгэл би лимбэн одоо ийм мэдээлэл байхгүй байгаа мэдээлэл нь гаж донтон бэлгийн гаж зуршил гэх мэт шиг ингээд их тийм сөрөг стереотипүүд өгөөд байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө тэр үед хүн чинь өөрийгөө дараал за тэгэл би номоо хийгээл те номоо уншаал хичээлээ хийгээл ерөөсөө л ингээд номын хүн болохоос өөр арга байхгүй яа тэгвэл би ийм л юм бэ бодцсон. Тэгээд нэлийн олон жил тэгж явсан шүү. Их хүнд. Тэгэд мэдээж эхлээд өөрийгөө тэгж мэдэрнэ гэдэг бол бас хүүхэд ч гэсэн мэдээж нэлийн цочрог хүлээж авч байгаа тийм. Одоо тэгээд энэ байдалтайгаа бол илрээд өнөөдөр бүр ингээд телевизэд те ярилцлага өгөөд эдгээр хүмүүсийнхээ эрхийг хамгаалах гээд явж штэ. Энэ хугацааг туулна гэдэг бол бас л их бартаатай бас хэцүү зүйлүүд байсан. Ялангуяа би бодож байна гэр бүлийнхэн бол хүлээн зөвшөөрнө гэдэг бол хамгийн айхтар том даваа байсан бах тий. Миний хувьд бол хүнд даваа байсан л да. Отгоогийн маань хувьд отгоогийн түүх бол арай илүү эерэг байгаа. Би ээжтэй анх 97 оны үед хэлжэлөө 98 оны үед хэлжэлөө. Одоо бүр марцчихж. Тэгээд ээж маань харж ирсэн. Тэгээд ерөөсөө л одоо юу гэдэг ийм аимшигын хүүхдтэй болчих гэж бодвол одоо хүн чинь шоконд ороо тэрийг өөр ганцаараа одоо өөртөө хатгалж авсаар байгаа. Тэгээд сарвсан байсан. Тэр үед би гадаад сурдаг байсан учраас өөрөө хажууд нь байж чадаагүй. Тэгээд гэхдээ ингээд мэдээч хэрэг ээжтэй хэлж байгаа, эгч нартай хэлж байгаа. Тэр үед аавдаа бол хизээч хэлж амжаагүй. Аав манаас 98 он нас орсон. Тэгээд ингээд яваад мэдээж хэрэг ингээд өөрийнхөө амьдралаар яваад хахад чинь хамаатан саднууд ч гэсэн асуудаг байхгүй. За ээж эгч нар бол асуухаа болцсон мэдээж хэрэг те энэ анараа гэдэг бол угаастай л ингээд ижил хөөстөн болоод төрчихсөн байх. Ингээд эмэгтэй хүн тайртай эмэгтэй хүнээс өөр юм харагддаггүй. Тэд нар угаасаа ер нь бол их л одоо юу гэдэг дарамтлах ч гэхүүдээ ер нь шахдаг байсан л да тий. Чи найз залуутай байж үзээгүй гэж яагаад өөрийгөө мэдж байгаа юм тий. Чи ядаж найз залуутай олчоод чи тэгээ өөрийгөө мэдгүй. Шахалтаар болж ирсэн үү? Би шахалтаар тэгээ шахалтын үндсэн дээр одоо найз залуу молоотой болох гэж үзчихсэн шүү дээ тий. Арай биелэхгүй байна. Ерөөсөө болохгүй байгаа юм чинь тэгэл нэг 2-3 удаа тэгэл оролцсон тэгэл болоогүй тэгээ яах вэ тэгээ эсвэл би хэлжсэн л да би тэр нөгөө найзлах гад одоо байсан хүмүүстэй ч гэсэн хэлжлээсэн л да би ерөөсөө болохгүй юм байна би ерөөсөө ийм л болоод төрсөн тийм учраас би стоочтараа чамаа гомдоогоод яах вэ чиний амьдралыг үрээд яах вэ би өөрийнхөө амьдралаа ч гэсэндээ үрээд яах вэ гэд шударгаар салжлээсэн л да түрүү Амраа маань хэллээ л да миний амьдралын түүх одоо жишээлбэл бид нар come out гэж хэлдэг л да одоо өөрийгөө нэг илчлэх гэр орныхон найз нөхөд бүх хүмүүстэй одоо өөрийгөө би гей юм байна эсвэл лесбиан байна гэж хэлэхэд манай гэр бүлийнхэн бас харьцангуй гайгүй хүлээж авсан. Ээж бол яг нэг 7 хоног дуураагүй л дээ. Би нөгөө Японд сурж байгаад 7 жилийн дараа Монголд ирээд тэгээд ерөнхийдөө бас тий одоо олон улс гадаад ер нь нөхцөл байдал ямар байдгийг ер нь иншгэл байхад ер нь юу нь болохгүй гэж бодоод ерөнхийдөө ээжтэй хэлсэн. Тэгээд яг хөвгшин хүн ч гэсэн бас айгүй өөрийнхөө ухаанд ойлгож аваад тэгээд 7 хоног бол жоохон юм ярихгүй айгүй жоохон эвгүй байдалтай өглөө ингээл зөрөгтөө дугаа зүрдэг ч юм уу тий. Тэгээд дараагаар нь хоёлоо ярьж эхлээд тэгээд одоо бол айгүй сайн ойлгодог. Гэр бүлийнхэн манай эгчнэр айгүй сайн ойлгодог ч гэсэн нэг эгчнэр хаяа одоо ингээд нөхөр мэдчихвээ дээ гэл тий. Тэгээд одоо яхад телевизээр харж байгаа бол одоо тэгээд би бол хамаагүй хийж гэнэ гэсэн үг л дээ. Тэгээд ээж болохоор саяхан би ингээд бас телевизээр гарсан. Тэгээд хамаатнууд нь бас ярьж гэнэ гэсэн нөгөө хотгой одоо телевизээр гараад юм бас нэг тэ байгууллагад ажилладаг юм шиг байгаа ингээд. Тэгээд ээж болохоор за яг хөө LGBT гэдэг товчсон нэр болох байгаа болохоор тэд нар бас юмын сайн ухаж ойлгохгүй гэж магадгүй. Тэгээд одоо тэгэхээр одоо ээж минь одоо ойлгосон ч гэсэн тэ одоо яг хөө хамаагүй л гэж ярьдаг. Энд дэр нэг зүйл нэмээд хэлэхэд бол би хамаатан саднуудад маш их баярлж явдаг. Энэ ташин хэлмээр байна. Яа гэвэл би одоо их нэртэй хүн
аль биесээр. Харин яг үзэгчдээ аль биесээр хэлэхэд өнөөдрийн зочин анараа Монголоос одоо хамгийн анх удаа ижил хүйсэнтэйгээ одоо гэрэлж чадсан юм эмэгтэй байгаа. Гэрэлтэй батлал одоо бараг 5-6 жил болсон тий. 5 жил илүүтэй болж байна. 2005 оны 9 сарын 7-нд би их нэртэйгээ Канад улсын Ванкувер хотод гэрэлж байсан. Тэгээд тэр үед бид хоёр Японд байжгаад 2006 онд ирээ. Тэр хормынхаа үеэр бид хоёр Монголд ирэх боломжгүй байсан учраас хормынхаа дараа 1 жилийн дараа хурж ирээд 1 жилийнхаа ойгоор бид нар хамаатан садан найз нөхөд хамгийн ойролцооныхоо хүмүүсийг уулзаад ураад тэгээд одоо жижигхэн хүлийн авалт юм хийжсэн л да. Тэгээд тэгэхэд бол миний аавын дүүн миний эхнэр бид хоёрын гарыг ингээд хадгаар боо та хоёртоо хамгийн сайхан бүхнийг хүсэж байна гэдэг сайхан эрүүл төвшүүлж энийг л сайхан эрүүлийг одоо ингээд эхлүүлж агаад маш сайхан эрүүл төвшүүлжсэн л да. Тэгээд тэгэхэд маань одоо миний ах чинь бас л настай хүн шүү дээ. Гэтэл бол ингээд ойлгоод хүлэн зөвшөөрөө тэгээд айгүй олон жил ингээд ганцаараа яваад байгаа юм шиг тэдний хувьд харагдаад байдаг байсан. Их олон удаа ч гэсэн чи одоо хүнтэй суухгүй мөн өндөр гэж ярьдсан. Тэгээд тэр болгонд нанараа гэл өнгөрөөчдөг байсан. Тэгээд гівэнтэй бас тодорхой хэмжээгээр тэдний хувьд шок болоогүй зүйл нь гэхээр би үеэлүүдтэйгээ их ойртод нь байдаг л да. Тэгээ үеэлүүд маань бас намайг нэлээд олон жилийн өмнөөс мэддэг, хүлээн зөвшөөрдөг, дэмждэг. Яг одоо хамаатан саднууд бишгээд одоо яг хоо ээж ихчийнхаа тухай ярихад бол манай ихч намайг одоо би ихчтэй 97 онд хэлж ирсэн. Тэгэхэд бол манай ихч надтай 3 жил яриаггүй, ерөөсөө дуураагүй. Би тэгэхэд одоо дөрөв хэлжсэн гадаад сурдаг байсан. Тэгээд гэрлөөгөө уцтгад бол манай ихч уцаа аваад миний дууг сонсчоод тэгээд ээж юм уу аавд өгчдөг байсан. Тийм л байсан л да. Тэгээд хүнд бол тэр бол маш их одоо сэтгэлийн дарамт болт юм байна лээ. Тэг хайртай байсан хүмүүстэйгээ өөрийнхөө амьдралыг хуваалцаад би ингээд одоо шинэ найз охинтой олцсон тэгээд би ингээд амар хайр дурлал өмцсөн явж байгаа ингээд тэрийг хуваалцж яхад тэдгээр хүмүүс маань ингээд шууд хан босгоод үүсгэхэд бол тэр айгүй хүн тусдсан байлээ. Тэгээд тэрнээсээ хүн туслаа гэдэг ингээд хүн маань одоо юу гэдэг депресстэд ингээд өгчихгүй те хамгийн гол нь тэрнээсээ маш их сурдсан байлээ лээ. Сэтгэлийн хат сурдсан байлээ. Гэрлэх шийдвэр гаргах гэд хэцүү байсан нөө. За би нэг жил таньдаг байгаас ус юм да. Яг ингээд бид хоёр онлайн танилцчихсан. Би 2004 оны одоо 2003 оны 12 сараас 2004 оны 4 сар хүртэл Монголын лесбиан олон нийтийн мэдээллийн төвийг ажилуулдаг байсан л да. Тэрийг бол одоо Монголын эмэгтэйчүүдийн сангийн доор Америкийн нэгдсэн улсын Australia лесбиан шударгын төлөө сангийн санхүүжилттэйгээр тэгээд төв байгуулад олон нийтийн мэдээлэл брошюр ингээд тараагаад вебсайт хийгээд ийм үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд тэр маань ерөөсөө л ингээд нөгөө лесбиан олон нийт рүүгээ хандсан үйл ажиллагаа хийдэг байсан л да. Нийгэм рүүгээ хандсан биш. Тэгээд тэр үед тэгээд 4-5 сар ажиллаж байгаад Япон руу сурахаар явцсан байсан. Тэгээд тэгэхэд эхнэр маань Монголд ирсэн одоо ажил хийж исэн. Тэгээд одоо LGBT хүмүүс хавар яаж явт юм бол гэж одоо тэгээд вебсайт интернетээр хайсан юм шиг байлаа л дээ. Тэгээд манай байгууллагын имэйлийг олоод тэгээд танилцчихсэн. Тэгээд нэг жил танилцсанхаа дараа нэг жил яг уулзсныхаа дараа бол яг 9 сарын дараа бид гэрэлжсэн. Тэгээд их хурдан аюул хурдан болсон байна шүү дээ. Тэгтээ үнэхээр миний хайртай, үнэхээр миний жинхэнэ хань, үнэхээр миний жинхэнэ амьдралын минь хань хайр л та. Амьдралынхаа яг тийм хайр хантайгаа учрахгүй байх үдэ гэсэн тийм айдас байсан уу? Байлгүй яах. Яагаад тэгэхээр та нарын хувьд хайр дурлалын бас орчин арай хавчигдмал байна шүү дээ. Тийм ялангуяа Монголд яг байхдаа айгүй хэцүү лсэн л да. Тэгээд 18-19 лээд би бас сурах гадагш байгаа явсан. Тэрнээс өмнө яг 15 таад анхныхаа залуутай уулзраад тэгээд айгүй догтлоо. Тэгээд нөгөөдөг чинь бас айгүй хэцүү байдалд байсан юм байлээ. Тэгээд би хожим хойно мэдэж авсан. Тэгэл яг уу Монгол хайрын хаа жоохон дэлгэрэнгүй яриач. Тэр хайр болохоор айгүй тийм би 15 таа шүү дээ. Тэгэхээр ч одоо дунд сургуулийн 8-9 дугаар англи байсан баг. Тэгээд манайр болохоор их сургууль байсан. Тэгээд надад өөрийгөө одоо ингээд нэг мөсийн нэг анги гэд хэлсэн. Үнэн чанартай болохоор нөгөөдөг чинь яг үнэнгээ хэлхээсээ бас айгаад байсан юм байлаа. Тэгээд би чинь дунд сургуулийн 8 дугаар анги өгт юм чи өглөө бас хичээлээсээ таслаад өвчтөе өдр гэж хэлээд мөсийн өмнө автобусны буудлын дээр зөндөө төгсдөг байсан. Тэгээд ерөөсөө олдохгүй байсаар байгаа айгүй олон сар явсаар байгаа. Тэгээд 100
гудамжаар явж байгаа. Тэгээд Улаанбаатар чинь жоох юм да. Тэгээд төв шуудныгийн өмнө тааралдаад. Тэгэл тухайн үед тааралдчаад тэгээд бас нэг олон сар хараг юм чинь бас ичээлгүй шүү дээ тий. Тэгэл гүүж байгаа тэр Ленины музейн тэнд очиад зог тусаад одоо нэр ийм олон сар би хайж байгаа тий. Ингээд харснаа ингээд гүүхээр чинь би алдчих штэ гэд би буцаад гүйжсэн байхгүй. Тэгээ буцаж гүүгээд нөгөөдгөө зогсоогоо тэгээд ингээд ийм болсон юм аа гэх. Тэгээд яг айгуу сайхан 3 жил үргэлжсэн. Тэгээд явах болсон. Тэгээд дараа нь ирээд тэгээд холбоо бариад яхад харамсалтай тэр хүмүүс бас айгуу тийм дарамт шахалтанд ороод зовдуулж матуулаад тэгээд бас айгуу хэцүү байдалд орсон байсан. Тэгээд түрүүн бас гэрлэлт дээр гэж ярьснаас би бас айгуу гадаад байж аваад нэг хүнтэй юу сүйт тавьж байсан. Японоос буцахаас өмнө Бостонд руу очиод тэгээд тэнд сүйт тавиад тэгээд даанч нэг холын зайнаас болоод тэгээд арай бүтээгүй. Гэхдээ яг хайр дурлалын талаар ерхэд өөдрөг үзэл бодолтой явдаг. 3 жил үргэлжсэн гэж байна. Мэдээж бас ер нь нийгмийн яг чин үнийг хэлэхэд ихэнх хүмүүс хэрэг хандлагатай байдаг. Тэгэхээр 3 жил үргэлж байхдаас магадгүй тийм дарамт шахалт иржсэн үү? Нилээн нууж үргэлжсэн үстэй тий? Тэр бол байнгын нуугтаас та тийм ерөөсөө өглөө мандад ирээрээ гэхэд тэр үеэр нь гэрт нь хинж байдгүй юм уу тий? Тэгээд бүр ингээд өдөр заацсан одоо 1-р 3-р тавтахад бус өдөр нь ингээд хэцүү байдаг шүү өдөр шиг юм уу. Тэгээд байнгын нуугдэн тэгээд анх ер нь би бас ингээд жоохон ч байсан тэгээд тэр үедээ үйлгээд тий гадуур өдөр ингээд алхаж байхад хүмүүс намайг мэдсэн юм шиг санагдал тий. Байнгын яадастай тэгээд олон хүмүүнтэй ингээд автобусны буудлын дээр байх юм бол сандарч хурдан гүйж идэр ч юм уу тий. Тэгээд айгу байнгын нуугдсан бол тэр чи одоо 90-ад оны сүүлөө үед байхгүй юу? Тийм болохоор. Тэгвэл хөтөлцөөд явах байсан гэж бас хүсгэл байсан баг тий. Мэдээж. Тийм боломжтой даанч өдөр манай нэгэнд одоо болтлоос байхгүй байгаа. За яг л болно л доо ингээд гадаа гудамжинд хөтөлцөөд явж болшгүй яг уу. Гэхдээ хөтөлцөөд явсны үр дүн нь юу вэ? Үр дагавар нь ямар байхаа гэхээр их хвчлэн сүрэг байдаг л та. Янз бүрийн үг хэлээр доромжлуулах ч юм уу, эсвэл чахиулах ч юм уу. Хэд хэдэн удаа ингээл зүгээр л гадаа гудамжинд найз охиныгоо ингээл хөтлөөд явж байгаа л тийм найз охины толгоо нэрэн зохих ч юм уу, эсвэл над руу дайрах ч юм уу. Бусад найз нөхдөс асууж яхад ч гэсэндээ тийм янз бүрийн ингээд гадаа зүгээр гудамжинд зөрж байгаа хүмүүс маань чи одоо хаашаа өөрийгөө юу гэж одоо даа гэх чинь тий одоо штэ эмхтэй ичиж бас юм дагуулцсан тий бас эсвэл чи ямар лаг юм бэ ч юм уу тий гэхмэчлэн яг тийм нэг сонин сөрөг үр дагаврууд их байдаг л да тийм учраас одоогийн нийгэмд бол үнэхээр ялгарлан гадуурхалтын хууль байхгүй нөхцөлд үндсэн хуулинд нь бэлгийн чиг баримжаа болон хүүсийн баримжаа илэрхийлэлээр ялгарлан гадуурхгүй гэсэн зүйл анги оруулаагүй тохиолдолд бид нар одоо ингээд чөлөөтэй явж явах одоо боломжгүй байна тий яагаад гэвэл дараад нь юу болох вэ гэсэн бодол дандаа гамт явж байдаг. Сая хэдүүлээ ер нь ингээд лесби, гей хүмүүсийн талаар нэлээд ярьлаа шүү дээ. Трансгендер хүмүүсийн хувьд айгүй аюултай юм шиг санагдаад байна. Бүр аюултай. Ягаад тэгэхээр трансгендер гэдэг маань өөрийнхөө хүүсийг үгүйсгэж өөр хүүсээрээ одоо өөрийгөө төсөөлдөг, тэр ихтэй ингээ хувцлаа явдаг тий. Трансгендер хүмүүсийн тухай ярихад бол трансгендер гэдэг маань ерөөсөө л өөрийнхөө хүүсийг тий өөрийнхөө хүүсийг төрөлхийн хүүсээс өөрөө тодорхойлж байгаа л хүмүүс гэж ойлгох ёстой. Тэгэхээр одоо юу гэдэг эрэгтэй хүүстэй төрсөн бол одоо өөрийнхөө хүүсийг эмэгтэй гэж одоо тодорхойлдог тий. Тэр тодорхойлтынхаа дагуу нийгэмшдэг. Тэр тодорхойлтынхаа дагуу өөрийгөө илэрхийлдэг. Тийм л хүмүүс байх нь л тий. Тэгээд яг хуу трансгендер хүмүүс маань үнэхээр үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн одоо маш томоохон золиос болдог нь үнэ яагаад гэвэл тэд нар хинч харахад ойлгомжтой ингээд арай л өөр харагдаад байдаг тий яагаад гэвэл мэдээж яриг нөгөө махан бие нь болохоор нөгөө хүүсийн юм яваад байдаг гэтэл нөгөө хүмүүс чинь илэрхийлж байгаа хувцалтай ингээд биеийн хөдөлгөөн яриа мараа нь бол ингээд өөр байгаад байдаг. Тэгэхээр тэр утгаараа бол арай илүү одоо юу гэдэг нь лесбиан гей хүмүүсээсээ илүү нөгөө нийгмийн хараанд ингээд ойрхон харахад ойлгомжтой байдаг учраас тэд нар маань илүү их зовдөг гэдэг бол одоо том жишээгээр бид нар бол мэднэ л дээ өнгөрсөн жилийн 10 сарын ихээр одоо 3 трансгендер охиныг одоо гадаа гудамжинд явж яхад нь алхаж яхад нь одоо хулгайлж авч 70 дахаар тавиачиж зэрлэг бусармаг бузар байдлаар тэдгээр охтын одоо
бие махбодын хувьд те хүчирхийлсэн бэлгийн хувьд хүчирхийлсэн тохиол гарсан л да. Тэгээд тэр тохиолыг бол бид нэр баримтжуулсан. Яагаад гэвэл энэ бол одоо хүний эрхийн маш томоохон зөрчил. Энэ бол эрүүдэр шүүлт явагдсан байгаа юм л да. Ерөөсөө зүгээр л одоо юу гэдэг одоо нийгмийн им гэсэн одоо хүүсийн хим хэмжээнд багтаагүйгээс нь болоод эдгээр хүмүүсийг ингэж эрүүдэн шүүлсэн ийм амар тохиолдол гарсан. Энэ бол зүгээр л ерөөсөө их аимшиг юм зүйл байсан. Хамгийн нухацтай юм одоо манай нийгэм ерөөсөө ойлгодгоо. Одоо жишээлбэл ингээд төрөлхийн одоо тэгээд төрөлцсөн хүний чинь одоо эр хүний нэрийг гутаалаач гэдэг юм уу тий. Одоо эрэгтэй эндэж палаж өмсөд нүрэ бодоод явлаа тий. Одоо тэгээд нэр хүндээ гутааж доромжилж улдантаа гიშгсэний чинь төлөө чамайг ингэж аалын шүүж гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ трансгендер гэдэг чинь дотор бас хоёр янзлалтай. Эрэгтэйгээс эмэгтэй трансгендер, эмэгтэйгээс эрэгтэй трансгендер бас эмэгтэй биеэрээ төрсөн өөрийгөө эрэгтэй гэж боддог тийм бас манай трансгендер хөвгүүд маань бас байгаа тий. Тэгээд трансгендер охтууд гэх юм бол одоо яг л өөрийгөө эмэгтэй гэж бодоод бид нарыг бол охтууд гэж хэлнэ л тий. Хэдийгээр эрэгтэй төрсөн ч гэсэн тий. Тэгэхээр ер нь одоогийн нийгэмд маань ойлголтыг ер нь зөвшрүүлээ тий. Тэр буруу ташаа ойлголтыг зөвшрүүлээд мэдлэгийг дээшлүүлэхгүй бол манайх хязээж одоо бэлгийн цөөнхийнхөө эрхийг хамгаалах тал дээр урагшлахгүй хаа гэж би бодлоо. За тэгэхээр бид бас LGBT төвөөс хийсэн нэгэн баримтат киноны хэсгээс бас үзэгчтэй үзүүлэхээр бэлтгэсэн байгаа юм бичлэгийг хараад эргээд студид яриагаар өргөжлүүлээ. Нөгөө блог хөтлөж эхлээд жил болоо. Тэгээ тэрэнд би эхлээд энэ хүмүүсийн тухай жоохон ингээд цагаан мэдээллүүд тий. Дуйлантай болоод эхэлжсэн чинь миний блог дээр хэд удаа ингээд Даяар Монгол хөтөлбөрөөнийх ингээд чамд анхааруулж байна. Чи одоо энэ блогоо хаагаад энэ цорцоор хийгээд олон юм яриад байгаа энэ үйл ажиллагаач зогсоохгүй болвол чамайг талан давхад авчиж хүчиндээ. Тэг ингээ алан малн гээд удаа дараа баг 4-5 удаа тийм сэтгэл байсан. Тэр нь би зөвхөн хийж блог руу ороод хинч сэтгэл үүдэж болно. Ягаад гэвэл нууцл нэрмэрээ те нууцлагдчихдаг юм чинь. Тэгэхээр тийм нэг хийх ажлаа олж чадсан хүмүүсийн л хийсэн үйлдэл юм болов гэж би бодоод өнгөрөөжсэн байхгүй. Тэгсэн чинь 9 сарын 29-ноос 30 жил шөнөө би нөгөө бас трансгендернэд алхажсэн чинь эхлүүр уртлын нөгөө пандемик шүү дээ. Тэнд алхажсэн. Би нөгөө Бурмат явжсэн байхгүй. Бас трансгендер. Тэгсэн чинь гинт ингээд ард миний ард Бурмат явжсэн чинь гинт миний ард сар сур гэлж чимээ харахгүй. Тэгэхээр би амар гайхал ирээд харсан чинь нэг залуу Бурмагаар сөөж байгаа юм. Тэгэхээр би болохоо байж байгаа юм байна гэж бодлоо урагшаа ингэж чигээрээ гүйсэн чинь араас нэг нь намайг хөөгөөд тэгэл дахиад Бурмаа ингээл аюун мохож хаалхаар миний ингээл гар сард дээргээд орно үстэй. Тэгэл эргэл харсан чинь нөгөө залуу намайг бариад авч байгаа юм чинь. Тэгэхээр би анхандаа тэгсэн чинь тэр пандемик дөөр хүмүүстэй амар хүмүүс нөгөө дулаахан төсөн болохоор залуучууд ингээс салхилаад санал дээр сууцгаасан. Тэгээ чадлахаа ирэл аврал нэг юм үстэй. Тэгэл тэр бол тэр хүмүүсийн аврыг гэсэн сэтгэлж байхгүй, болооч гэж дуулж байгаа нэгч байхгүй, харин ч ингээл бараг л энэ наснд үзэхгүй зүг бүр үсчлээ гэсэн маягаар ингээл хараад. Би бол тийм нэг хүчгүй аврал нэгэл орлоод байгаа байхгүй. Тэгээ нөгөө залуудаа ч би ингээд машин руу авчихгүй чирээд багаж ингээл онгоолгоод суу хараал тэ хэлэл суу гэл тэгэл ингээд соокол харсан чинь улан гэл нэрээр тэ бас трансгендер л үхтэлтэй тэр ингээд хитэж байгаа байхгүй тэ багаж юм. Тэгэл аргагүй нэгэл явж байгаа. Тэгэл одоо ингээд угаасаа өглөж ирсэн ингээд одоо хүүтэй тэгэл хүүтэй ингээд бэлдээд явчих. Тэгээд таачж байгаа юм бол тэгэл дахиад гэсэн юм таачж байгаа юм бол тэмчтэл яа тэрсэн чинь газар ирэл зүсэл за бууцгаа гэл хараад хэлэлтэй бууцгаа гэсэн чинь 70 давхар оршуулсан газар байгаа байхгүй. Эцгүй хэрдээ ингээд нүд шалгаж чулуун болов бөө юм зааж ингээд чалан болох. Тэгэл зэрэгцээ зогсгөл зэрэгцэл зогсол цоглоо мэдээж 9 залуу бодлоо 9 залуу нэг тийм гэр бүлийн живживтэй нэг марк хоёр штэ цаа. Эсвэл 9 баг аргаар зодж байгаа маш бид нар ч бас амьд хүмүүстэй. Тэгээ дээрэс нь надад бол амар харамсалтайсан. Суртахууны дөрөлтөй боловсрал нэмэх тийм хүмүүсийн гар шилтгаанаа ч ингээд тайлбарлах боломжгүйгээр өгөх нь гэдэг тийм